энэ кино урлагийг балалсан юм чинь энэ кино урлагийнхаа өөрснөө юм байна. Энэ 2000-ад оны үед хэн билээ нэг нөхөр Америкийн тэр кино урлагийн холбооны дарга болоод өөрөө одоо тэр Man in Black гэдэг кино хийсэн нөхөр шүү дээ. Тэгэнгүүтээ энэ нэг дүрмийг оруулаад ирсэн байхгүй юу? Өнгө дэрснүү заавал байх хэвээр LGBT заавал байх хэвээр гэд. Чи яаж 13 дугаар зуунд LGBT байлгах юм бэ те? Тэр үний чинь шууд шатаан шүү дээ. Тийм гаж нөхрийг бол яг хар цэрэг авсан тохиолдол бас ганц хоёр байна. Ховроо Ариун Ромын эзэнт улсын хаан нөгөө нэг ертөнцийн гайхшрал гэдэг Фридрих Хоhenstaufen тэр чинь хар бие хамгаалагчтай байсан. Монголчууд энэ бүс нутагт ирэхэд бол энэ чинь Хүлэгүү хааны үед ирж байгаа шүү дээ. Хүлэгүү хаан чинь өөрөө юу биш. Одоо Христосын шашинтай хүн биш. Тийм учраас мань хүнд бол энэ бол ээлжид нэг цэг болохоос биш. Одоо тийм стратегийн байр шиг. Одоо тийм бурхан багшийн шарилынд байхгүй. Альсгүй Мухаммед тэнгэрлөө нөгөө юу яасан телепортац хийсэн цэг энэ биш те. Альсгүй одоо бүгд юудын сүм байсан газар биш. Ийм учраас энэ юу бол сонирн биш. Монголчууд бол Иерусалимыг тэр байтугай энэ чад илхаадуудаас хамтраад мусульмануудыг буцаахыг тэгээд Иерусалимаа та нар аав энэ гэсэн саналууд очиж исэн баримт биш те. Яг бидэнд бол тэр зүгээр л нэг ээлжид хотл байхгүй. Эднэрт бол аль алинд нь энэ бол ариун газар. Израилийн ортодокс еврейнүүд бол бүрэн итгэж байгаа шүү дээ. Тэд нар одоо Аляхса сүмийг нурах ёстой гэж дайрж байгаа. Ягаад нурах ёстой? Яг гэвэл Библийн судар дээр бичснээр ингээд энд бол ингээд Израилийн хүүхүүд бүгд цуглаад тэгээ бүх улс Израильтай байлдаад тэгээ бид нэр маш хүнд байдал бодолж байгаа үед л Христос дахиж бууж ирнэ гэдэг байхгүй. Яг тэд нэр Христос гэдэг юм маш их Месая гэдэг нэг өөрөөр хэлж байгаа. Тийм учраас тэр цагийг дөхөв ойртуулах хэрэгтэй. Ойртуулахын тулд яг сүмийн нурах хэрэгтэй. Бүх исламын шашинтай орнууд нь бидний л дайраг загдаална гэдэг. Зөв амар ультра юм тий. Амар ультра. Тэгтээ чи одоо хоёулаа жоохон хувилдаад юм л орчихлоо. 1948 онд Израиль улс байгуулагдсан биз дээ. Улс байгуулагдсан уу? Байгуулагдсан. Тэгэд дэлхийн еврейчүүд бүгд энэ улсад ирж байгаа биз дээ. Сайн бацхан үс сонсогчдоо Монголын гэгцэн түүх подкастын ээлж тухаар эхэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч дэмжигч Top Motors. За Top Motors компани дэлхийн нэр хүндтэй брэнд болох Yokohama дугуйг аль биесээр оруулж ирдэг. Та бүхэн маань санал зугаалгын цагаар найдвартай шинэ дугуйг Top Motors-аас аваарай гэж уриалъя. За өнөөдөр ээлжид юу боллоо мэдээж сар болгоныхоор түүхэн кино. Гэхдээ өнөөдрийн киног түүхэн гэж бас хэлж болох байхаа. Гэхдээ уран сайхны найруулгатай. Тэгээ гарч байгаа түүхэн дөрүүд мэдээж үйл явдал бол түүхэн үйл явдал би одоо кино найруулагч фантазилсан ч үйл явдал би. Тэгэхдээ яг энийг яриач гэж их олон хүн хүсэлт гаргасан шүү. Тэгээд энийг би энэ 2005 оны кино. Манай алдарт кино найруулагч Ридли Скоттын хийсэн кино.
Тийм болохоор зэрэг энэ кинон дээр тэгээд онцгой юм юу ахын болдог гэдэг. Би нөгөө дээр үед үзсэн болохоор марчиж тэгээд дахиж үзсэн чинь бас энэ чинь ярмаар юмнууд их байна шүү гэж бодогдоод тэгээд ер нь энэ киног нэг яридаа гэж бодсон. Нөгөө номын үзэсгэлэн дээр нэг нэвтрүүлэг үеийн үзэгч залуу таарлаа. Тэгээд энэ киног би байн комментээр та юу нэг залуу тэгээд байсан тий. Тэр залуугийн хүсэлтийг бас биелүүлж байгаа шүү. Өөрхийн минь өстө тууштай бичсэн доор комментээр энэ киног нэг та бүхэн нэг тайлбарлаач гэдэг тий. Энэ киноны үйл явдал энэ чинь 2005 онд хийсэн кино. Тий. Скотт угаасаа нэг биш ийм түүхэн кинонууд хийсэн. Гэхдээ энэ нэг Гладиаторыг хийцсэний дараа хийсэн кино. Трой чинь Ридли Скотт биш. Гэхдээ Трой энэ өмнө хийцсэн. Тэгээд ингээд нөгөө түүхэн энэ кинонууд сэргэж ирж байгаа үе. Гэхдээ нөгөө талаас бас нэг юм яах хэвээр Master and Commander гэдэг нэг кино нөгөө нэг 2 онгоц зарнахсаа хөөцөлдөд To the Age of the Ball дэлхийн баг юу болон өнцөг хүртэл гээд нэг кино хийсэн штэ. Тийм. Тэгээд тэр кино чинь шатаад тэр тийм киноноос жоохон айдсан бас түүхэн киноноос жоохон нөгөө том студио жоохон айсан үе байхгүй. Тэгээд энэ кино зохиолч анх байхдаа энэ нөгөө гол баатар нь Италиас явж байгаад усан онгоцсон живэд гэдгээс кино зохиолд нэхэлсэн чинь кино студийн нөхдүүд найгаад боли одоо дахиж ийм кино хийхгүй гэд. Тэгсэн чинь Ридли Скотт үгүй та нар буруу ойлгочлаа. Энэ чинь зүгээр дөнгөж ихний хэсэг юм байгаа ингэж ярьсан гэд. Бас тийм юу дээ. Энэ бас нэг ийм олон төвхтэй үеийн дунд хийгдсэн кино. Кино бүтээх үеийн түүхэн тийм үү? Кино өөрөө яг ямархуу түүхэн цаг үеийн үйл явдлын талаар гаргадаг кино бай. Энэ чинь юу загалмайтны 2 дугаар дайн 3 дугаар дайны завсарт болж байгаа үйл явдал. 1187 оны Хатины тулдаан дараа нь Иерусалимыг Саладин эзэлж авсан энэ түүхтэй холбоотой хэсгийг гаргаж байгаа. Түүхэн дээрээ бол энэ бол үнэхээр ийм үйл явдлууд болсон. Хатины тулдаан ч болсон. Энэ кинон дээр гараад байгаа Баленда Эвелин гэдэг одоо нөхөр бол үнэхээр Иерусалимыг хамгаалсан, Иерусалим хамгаалтыг зохион байгуулсан. Тэр нь бол бас үнэн ийм түүх. Үнэхээр тэн дээр бол Сибилла гэж хатан хаан байсан. Гиделузи одоо 4-р Балдуин гэж уян өвчтэй хаан, Иерусалимын хаан байсан гэдэг ч юм уу. Энэ бол дандаа бодиттой түүхэн хүмүүс. Хатины тулдаан ч энэ дээр гарч байгаа тулдаан болсон. Хэдэн он гэсэн үг? 1187. Монголчууд очихоос өмнөхөн байх тий. Энэ чинь бас нөгөө талаас монголчуудыг ирэх урьдчилан нөхцөл бүрдэгдэж байгаа шүү дээ. Энэ загалмайтны аяндаа энэ ударч байгаа. Тэрийг бас бид нар энэ чи 9 аяндаа явсан шүү дээ. Тэгээд энэ бол 2 ба 3 дугаар аяндаа завсрын үе. Анх дугаар аяндаа 1090 оны үед яваад тэр үед юуны Дорнод Ромын эзэн хаан Комнин гэж байсан. Тэр Ромын папалам дээр очиод нөгөө шашинч хоёр угтсан байгаа шүү дээ. Үнэн алдартны баг католик гэдэг. Католик шашны тэр үнэн папалам. Үнэн алдартны шашин бол Константинополд байгаа Дорнод Ромын эзэнт улс. Одоо бид нар Визант гэж нэрлэдэг байгаа улс. Тэгээд тэд нар нүүрж ирээд одоо бид нар л ингээд энэ Туркууд, Арабууд янз бүрийн улсууд дайр довтлоод байна. Туслаач гэсэн. Тэгэнгүүт Ромын папалам энэ юу н зүг байна. Яахлаар энэ буруу номтнууд Христос бурхны маань шарлыг хадгалж байгаа энэ газрыг эзэгж явах хэрэгтэй байдаг. Тийм учраас бүгдээрээ Христосын одоо шарлыг буруу номтны гараас чөлөөлөх аянданд мордё гэдэг. Энэ уриалга гараад тэгээд энэ загалмайтны аяндууд явсан. Энэ дээр ч гэсэн киноны ихэнх хэсэг дээр энэ бол жоохон фантазтай хийсэн хэсэг. Тэгвэл энэ дээр бол ерөнхийдөө ягаад хүмүүс тэр дайнд явсныг тайлбарлаад байгаа. Энд чинь өөрхөө нөгөө юу ичж байгаа штэ. Энэ киноны гол баатар болох Баленда Эвелин гэдэг нөхөр чинь юу
лам алаад авгаан амиа оруулж үхээд тэгээд авгаахийн оршуулган дээр лам авгаахийн толгойг тасдаж оршуулад тэрийг мэдэнгүүтээ нөхөр ламыг алаад өөрийнх нь төрсөн дүү лам нь. Тэгээд тэрийг алаад тэгээд амар нүгэл үлдсэн. Авгаа нэгдүгürt нүгэл үлдсэн. Амиа оруулж болохгүй. Христос шишээр. Яг гэвэл чиний аймаг гэдэг бол чиний өмч биш. Чиний аймаг бол бурхны өмч. Чамайг үхгүй юу гэдэг бурхан шийддэг болохоос чи шийдээд бурхны эрхийг эдэлчихдэг. Тайм бурхан шиг хэрвээ. Үгүй харин тэгээд тэр үеийн онлайн телевизэнд ярьж штэ. Тэгээд чи амиа оруулсан бол нэгдүгээр чамайг хүний оршуулгын газар оршуулахгүй. Хоёрдугаар чи толгой гэж тасдаж оршуулна. Тэ яг гэвэл чам толгой байхгүй штэ. Тэгээд чи лам алдсан бол бас нүгэл үлдсэн. Одоо тэгээ яг одоо эхнэрийнхээ нүглийг цайруулах хэрэгтэй, өөрийнхөө нүглийг цайруулах хэрэгтэй. Тэгээ одоо яаж цайруулах вэ гэсэн чинь ариун газар очиж Христос бурхныхаа шарлыг буруу номтнуудын гараас булааж авах юм бол чиний бүх нүглийг цайруулнаа гэдэг ийм үзэл суртал явж исэн юм а гэдгийг энэ хэсэг дээр харуулж байгаа. Гэтэ энэ зөвхөн нөгөө зохиомжлсон хэсэг гэж энийг нөгөө Скоттгой бол нөгөө загалмайтны аянд хүмүүс яагаад явж исэн гэдгийг тайлбарлахын тулд хийсэн хэсэг юм шиг байна. Тэрнээс биш энэ одоо киноны гол дүр болох Балиан де Эбелин Орландо Блум маань бол өөрөө хизээж Францад байгаагүй, очиж үзээгүй энэ хүн ойрох дорндод төрсөн дарханч биш. Үнэхээр Барисан де Эбелин гэдэг одоо мундаг рейсерийн одоо төрсөн хүн. Нууц хүүч биш энэ дэр чинь өөрхөө нөгөө аав нь мэрчээд би ингээд ээж чинь юу яагаад гэд нэг тийм яриад идэг шүү дээ. Ээж чи ер нь бас дургу байгааг хүн шүүж гэж ахсан тийм. Тийм мөрөөсө байгаагүй тэр хууль ёсных нь хүн байсан юм. Өмнөд хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Тэр цогц сэлчих шиг бол нэг монголчууд очихоос өмнө хөрвч нөхцөлгээд ер нь загалмайтны 1 2 3 дугаар аяндан бүс нутгийн нөхцөл байдлыг нэлээд өөрчилсөн юм шиг байна тийм үү. Тий, ер нь зүгээр эхлэхдээ бол мэдээж хэрэг буруу номтон нэг одоо үзэл суртлын зорилгоор эхэлсэн баг. Үний хэрэг дээр эн чинь хэд хэдэн том асуудал шийдсэн. За нэгдүгürt биш үү? Европч нь юу их Карлийн эзэн тулс гэж байлаа шүү дээ. Шарлеманы байгуулсан гэд. Тэр газрын зураг байна уу? Энэ дээр яг хоёлаа энэ дээр одоо ингээ харах юм бол эн чинь нөгөө ариун ромын эзэн тулс гэдэг энийг цэнхрээр хүрээлцсэн байгаа үз. Энэ ч одоо Герман, Итали, Чех, Бургунд гэд энэ улс. Франкуудын улс уу одоогийн Франц гэд тусдаа тэнд байгаа. Энд чинь уул нэг улс байж хаад тэгээд дараа нь 9-р зууны үед хуваагдаад тэгээд нэг хэсэг нь ариун ромын эзэн тулс болж ийшээгээ салаад нөгөө хэсэг нь Франкуудын Франц болоод нөгөө тийшээ салсан ч гэдэг юм уу да. Ингээд Европ нэгдүгээр тийм юутай хуваагдaltaй байсан. Хуваагдaltaй байсан үеийн нэг том одоо асуудал нь юу байсан бэ гэхээр Европын нутгаар 8 явахад хэцүү. Дайн болж ах чинь чи яаж 8 хийх юм те. Тэгээд 8 яадаг байсан гэхлээр Балтийн тэнгисээр яваад Оросын нутг руу ороод Орос гэж улс нь тэр үед байгаагүй л дээ. Тэгээд тэр Оросын голуудаар яваад тэгээд нэг бол хар тэнгис рүү гарч ирээд ийшээ худалдаа болдог. Нэг бол цаашаа Каспийн тэнгисээр дайраад Персийн нутг руу ороод Дорн зүгийн бараа тэгж ирдэг байсан байхгүй. Тийм учраас тэр Варягас грек хүрэх зам, Варягас араб хүрэх зам гэж хоёр зам Оросын вант улсуудыг тижээдэг. Тэгм учраас Киевийн вант улс гэж хүчрхэг улс бий болж гарч ирж ирсэн үе. Энэ тэр загалмайтны аяндан явснаар яасан бэ гэсэн чинь загалмайтнуудын зэрэг Германаас, Англиас, Францаас гараад
Италийн нутгаар дамжаад одоо энэ кинонд дэр Мессинд очиод усан цугаад яваад байгаа шүү дээ. Ингээ явж болдог замд нь хинч чамааг оролдохгүй. Яаж чамааг оролдох юм чи юу хийж ах чи? Бурхны одоо юг бурхны шарлыг одоо чөлөөлөх гээд явж байгаа хүнийг хэн чамааг замд ч оролдох юм те. Тэгэхээр цэрэг явж болж байгаа юм чи худалдаа явж болж байгаа. Ингээд тэр харилцаа эхлэнгүүт хин тэр далайгаар Оросын нутаг мутгаар явж 8 их тэр татраад эхэлсэн. Тэгээ тэр татрангууд нөгөө Оросын олон вангууд чинь өмнө нь бол яг л том ах Киевд суудаг зөндөө орлоготой. За энэ орлогоос төдөө хувийн том ахт явуулчих гэдэг байсан бол тэр орлого байхгүй болсон байхгүй. Тэгэхээр юу гэж хамтаа уулзсан. Тэгэл ингээл орсуучин дотроо хуваагдаад байлдаад. Тэгээ монголчууд ирэхэд тэр 20 хэдэн онтол суулаад алдсаж байгаа үеийн таарчж байгаа юм тийм учраас. За Оросд ингэж нөлөөлсөн юм байна. Нөгөө талаас бас өөр нэг юм шийдсэн. Залмайтны аяндаа энэ. Энэ үед Европт примогенитур гэдэг ёс үйлчилдэг гэсэн. Өөрөөр хэлбэл чи олон хүүхэдтэй боллоо гэж бодоход чи ингээд өөрөн тэр тижээж байгаа газар байгаа шүү дээ. Тэр газрыг чи 5 хүүхэдтэй бол 5 хуваад өгвөл 5-аа үлбэрчгүй шүү дээ. Тижээж барахгүй. Тэгэхээр яадаг гэсэн гэхээр ахмад төдөө өгдөг. Тэгээд бусдууд нь бол тэгээд өөрснийхөө мэдваа гэдэг байдалтай хаягддаг. Ийм ёстой байсан. Тийм учраас Европт маш их илүүдлүүд гарч эхэлсэн. Баггүй. Тэр хүмүүс хаа нэгтэй газар шингэх шаардлагатай болж эхэлж шээ. Тэгэхээр тэд нар чинь дайнд ойрох дорнод руу явж байгаа. Христосын одоо шарлыг буруу номны гараас чөлөөлнө гэд. Тэгээ энэ кинонд тэр аав нь хүүдээ хэлээд байгаа шүү дээ. Энд моргуу байсан хүн тэнд очиод ноён болдог гэд. Тэгэхээр зэрэг янз бүрийн адал явдал хайсан аван туристууд мөрөстүүд бүгд ийшээгээ явах үүд нэгдэж байгаа юм. Тэгэхээр бас нэг талаас хог шарнаас Европ өөрийгөө цэвэрлж байгаа ийм үйл явц болсон цаагаараа бол гэж хэлж болно. Тухайн үед бас нөгөө банкны систем бий болоход банк санхүүгийн систем бий болоход энэ залмаатай дай нөлөөлсөн гэдэг нь хэр бодод. Тий, эмнэлэг нэгдсэн эмнэлэг банк санхүүгийн тогтолцоо бий болоход энэ дай нөлөөлөлгүй яах вэ? Яг гэвэл одоо энэ ариун сүмээр эцрүүд гэж байгаа шүү дээ. Templars гэж. Тэдний чинь ерөөсө зорилго бол Христосын одоо шарилд очиж хүмүүс мөргөхөөр явж байгаа мөргөлчдийн аюулгүй үедийг хангах үүрэгтэй хүмүүс байхгүй. Тийм учраас ариун сүмээр эцрүүд болж байгаа. Одоо энэ кинонд гараад байгаа улаан загалмайтай бааtruуд. Тэд нар чинь яг хөхлөр чи мөргөлчтэй аюулгүй байдлыг хангана гэдэг чинь нэгдүгürt амнистийн хадгалахаас гадна эд хөрөнгийн хадгалах хэрэгтэй шүү дээ. Тэ? Тэгээ ирэхээр сүүлдээ нөгөөдөг чинь ингээд систем болж хөгжөөд тэгээ одоо чи Парижаас мөргөлд явна шүү дээ. Тэгээ ингээд зоосоо тоолж үзээд ариун сүм мэрийцэрүүд дээр очиод за би одоо ингээд 100 зоостой байна. Энийг аюулгүй байдлыг одоо та нарт өгчөө. Би тэнд очихлоор Иерусалимд наадхаас чи 95-ыг авах шүү. 5-ыг мэдээж үйлчлэгийн зардалтай. Тэгмүүд өөтгдөг гэд бичиг хийж өгөөд энэ хүнд 95 зоос өгөөрэй гэж явуулцдаг. Энд ингээ банкны вексель үүсэж байгаа юм шүү дээ. Хамгийн Европын анхны банкны тогтолцоо ингэж үүсэж байгаа шүү дээ. Хоёрдугаар ариун сүм мэрийцэр болохын тулд чи хувьдаа юу ч эзэмших ёсгүй. Чи хувийн өмчөөс бүрэн татгалзах ёстой. Тэр байтугай чиний жилд өмсөх дадуур өмдний чинь тоо бүр заалттай. Тийм байсан. Тийм учраас систем чинь өөртөө юу ч ингэхгүй шүү дээ. Тэгэхээр мөнгө хаана хөрөмтлөгдөх вэ? Нөгөө толгой дээр ч хөрөмтлөгдөж эхэлнэ шүү дээ. Тэгээд банкнууд үүсч эхэлж байгаа байхгүй. Hospitaliers буюу одоо hospitaliers гэдэг чинь одоо монголоор юу гэж орчуулдаг юм бол та би тэрийг сайн мэдэхгүй. Тэд нар бол яадгүй гэхээр нөгөө мөргөлөөр явж байгаа хүмүүсийг эмчлэх үүрэгтэй. Тийм учраас hospital гэж үүсэж штэ. Эмнэлэг hospital тэгж үүсэж байгаа байхгүй. Тэгээд тэр эмнэлэг хаана байх вэ? Хамгаалалттай цайзан дотор байна, тийм үү? Чи хээрийн эмнэлэг тэр үед арай гараагүй л байсан үе л дээ. Тэгэхээр хамгаалалттай цайзыг хэн хамгаалах вэ? Рицерүүд хамгаална. Тэгээд энэ том эмнэлэг хотод том эмнэлэг байдаг тогтолцоо чинь тэгж үүсч бий болж байгаа. Энэ үед.
нөгөө торгоны зам гэдэг шиг чинь ийм загалмайтны ийм зам тэрэг дагсан худалдаа санхүү үйлчлэгээ нийгмийн үйлчлэгээ гарч хөгжиж эхэлж байна тийм. Тэгэхдээ нөгөө талаас бид нэр тэр үе дундад 100 гэдэг маань ямар харахгүй бүтүүлэг байсан үе вэ гэдгийг бас мартаж болохгүй л дээ. Эн чин тариачны нэг загалмайнд аяндаа ингэж явсан. Нэг папа нөгөө энийг ерөн тэгээд нөгөө оронгоо газаргүй өлсөж өгөх гэж байгаа нөхдөө чинь бүгд тэнд очиод өөр ингэсэн газартай болно гэд бүгдээрээ тэр дайнд яваад тэгээ чи цэргийн бэлтгэлгүй өчнөө олон амтан болвол тэгээ хэд бол дууссан шүү дээ. Дунд нь 7 үлүү 6 дугаар аяндаа өмнө нөлөө хойно хүүхдийн аяндаа гэж явсан. За тэгээ нэг лам нөгөө энэ чинь ерөөсөө ямар ч нүгэлгүй хүмүүс очиж энэ Иерусалимыг чөлөөлөх ёстой байна гэж ном айлдаад. Тэгээ хэн нүгэлгүй хүүхэд нүгэлгүй байгаа шүү дээ. Нүгэл гэж амжаагүй байгаа шүү дээ. Тэгээ баахан хүүхэд авчиж тэр аянданд явуулаад үнэн хэрэг дээр нөгөөдүүлийн зүгээр л яхаа газар дунд тэнгис дээр очингууд нь дээрэмчэд барьж яваад тэгээд боол болгоод ийш зараал дуусгасан л та. Ийм одоо тийм мухар одоо сүсгийн үе таарж байгаа байхгүй. Бас тийм үйл явдлууд болсон байна. Тий. Балж тавьд юм энэ неврочуд. Одоо яг ийм үе газар сайгүй байсан тийм учраас монголчуудыг бас зэрлэг бүтүүлгээр нь дуудаад хэрэггүй л дээ. Адилхан бүгдээрээ л адилхан байсан шүү дээ. Иерусалимыг зөвхөн загалмайтнууд ариун газар гэж үзхийг та сайн хэлжлээ. Иесусийн шарилгаа. Тэгтэл бусад шашнууд булаацалтаа. Ер нь яагаад Иерусалим одоо ингэж хэдэн мянган жил байнгын юм дайн байлдаан зөвчлөлийн гол төвцийг болчиход байдаг. Энэ чинь 3 шашны ариун газар нэг дор баг. За нэгдүгürt евдийн шашны ариун газар нэг дор баг. Еврейчүүд. Еврейчүүдийн улс гэж байсан еврейчүүдийн сүм анхны сүм чинь тэр Сион гэдэг уулан дээр байлаа шүү дээ. Тэгээ тэрийг навчаад дээрүүд нураач хаяад еврейчүүд чинь тэгээд боолчлогдоод Египт рүү яваад тэгээд нөгөө Египтийн боолчлолоос чөлөөлөгдсөн тухай Библийн судар дээр Мойсегийн нөгөө төлөв чинь авч яваад 40 жил цөлөөр авч явж байгаа. Тэгээд нэг арай гэж энэ ариун газар дээр ирсэн гэдэг домогч нь тэгээ 2 дугаар сүмээ байгуулад тэгээ 2 дугаар сүмийн ромчууд нураагаад еврейчүүдийг дахин хойд зайлуулад нөгөөдөл чинь дэлхийд даяараа тараад. Гэхдээ одоо тэр Сион гэдэг уулан дээр нь байгаа Алякса сүмийн хан дээр нулимсны хан гэж байдаг штэ. Тэр чинь нөгөө нураацсан 2 дугаар сүмийн хан гэж үздэг. Тэгээд тэр еврейчүүд энд өдөр болгон очиж уйлдаг байхгүй. Энэ еврейчүүдийн хувьд. За Христосын шашны хувьд бол энэ чинь Христосыг цовдлсон уулан Сион уул. Тэнд чинь одоо нөгөө Христосыг юу тууж явж исэн Via Dolorosa гэдэг зам нь тэнд байгаа. За тэгээд тэр сүм мөм за тэгээд шарил нь байгаа гэд ингээд тооцох юм бол Христосийн шашин шүтгсдийн хувьд бол бас ариун газар. Мусульман шашин шүтж байгаа хүмүүсийн хувьд бол бас ариун газар. Яг үгүй л одоо Коран судрыг унших юм бол эн чинь Мухаммед зөнч Мухаммед Меккад нэг аль-масжид төлөө сүмд унтчихсэн чинь панк гэж телепортац хийгдээд тэгээ панк гэдэг Иерусалимд ирэнгүүтээ Иерусалимд тэр Сион уулны тэнд байгаа алтан оройтой нэг сүм байгаа шүү дээ Алякса гэдэг. Тэр сүм рүү панк гэж ирсэн чинь тэндээс нь телепортац хийгээд дээш нь авч яваад тэгээд тэнгэр дээр очиод бурхтуудтай уулзаад бурхтууд ингэдэм гээд зааварчилгаа өгөөд тэгээ буугаад ирсэн байхгүй. Тийм учраас Алякса гэдэг чинь за би энэ дөрөв бол 3 дахь ариун газар нь муслим исламын одоо ач холбогдлоор нэг нөгөө Кабын чулуу жил болгон нөгөө хаж хийж мөрөгдөг чулуу байгаа шүү дээ. 2 дахь нь тэр аль-масжид сүм тэгээ 3 дахь нь энэ Алякса сүм энэ Иерусалимд байгаа. Тэгэхээр зэрэг энэ гурвуулаа манай ариун газар гэж үзэхээс өөр замгүй үе үед ингэж зөрчилдөөн болдог газар болчихсон. Бурхтай холбогддог холбооны шугам юм шүү. Тэнд антен нэт биш үү? Stargate байдаг үү? Тий. Тэнд нэг антен байдаг. Юу Мухаммед бол тэгсэн л байгаа юм. Тэр одоо мэдгүй хаанаас ч телепортац хийсэн яадаг юм те. Заавал Иерусалимаас очиж хийгээд ахтаа яаж яадаг юм.
Христос нь заавал тэнд очиж үхээд тах та. Чи яадаг ингээ ойлаа. Яг бүх шашнуудад ариун газар байдаг л та. Бурхны шашин тий. Шин точ байдаг тий. Тэгтээ тэрийг булаацалддаг энэ үзэгдэл их одоо сони юм байгаа. Сони жоох үү одоо тэгтээ тэр чинь бас гарцаагүй нэг тийм сони үе байгаа. Ягаад гэвэл энэс ч өмнө нөгөө исламын шашны байлдан дагуулын давлгаа яваад өнгөрцөн. Ер нь бол. Тэ? Тэгээд Христосын шашин бас буцаад ингээд хүчрхэгжиж Европоос тэлж гарах гэдэг. Яг ийм зөрчлийн үед хараад байгаа учраас ийм болж байгаа юм л та. Тэлтийн үед хараад аль хэдийнх нь яг энэ яг кино шүүмжлэх үед явах гэдэг. Гэхдээ түүх үйл явдлуудын талаар асуухгүй бол одоо шинэ кинон дээр гарч байгаа дөрүүд байгаа. Салахадин, Сибила, Ибелин бодтой дөрүүд үү? Бүгд бодтой дүр. Өөрөөр кинон дээр жоохон өөрөөр төсөлдсөн. Зарим нь яах гэж Чингисийн болдоо гэж харамсмаар ч юм шиг. Гэхдээ Скотгом нөгөө ингээд нэг тийм гоё өөрийнхөө үзэл санааг гоё гаргахын тулд дунд нь ингээд зохиомжууд хийсэн байгаа. Тэр бол одоо уран бүтээлчийн эрх чөлөө тэр нь дургуцах юм байхгүй. Тэгвэл одоо жишээлбэл зарим юм нь бол мэдээж худлал байгаа юм л да. Одоо жишээл энэ Орландо Блумын тоглож байгаа Балианде Белин гэдэг бол би түрүү хэлсэн шүү дээ. Энэ хүн ойролцоо орондод төрсөн. Яг гэвэл загалмайтнууд очиод эзлээд бараг 100 жил болсны дараа болж байгаа үйл явдал шүү дээ. Ер нь бол 1990-ад оны үед эзлээд хамгийн анхны загалмайтны улсуудаа байгуулсан гэд яриад байсан. Энэ болж байгаа үйл явдал чинь 1987 оны үйл явдал. Тэгэхээр энэ чи 3 үе одоо Иерусалим төрсөн байдаг гэсэн үг шүү дээ. Тэ? Францыг их мэдэх арга байхгүй. Энэ үйл явдал мэдгүй Иерусалимч болсон байж болно шүү дээ. Иймэрхүү үйл явдал. Яагаад заавал Францад тэгээд өмнөд Францад яагаад цасч оруулж байгаад хийгээд байгаа. Одоо яг мань хүний өөрийнх нь төрсөл баг тий. Тэгээд одоо нөгөө яаж дугуй байх вэ гэдэг шиг юу хар тэнд 10 энэ чи 11-р зууны үйл явдал болж байгаа шүү дээ 1100. 1180 12 дугаар зуун юм байна. 12 дугаар зуун 1187 он гэдэг чи эзэн хаан маань дөнгөж ил өөрийнхөө улсыг байгуулах гал их талд Ван хаантай нийлээл явж исэн үе тийм үү. Тэгсэн чинь энд нэг хар 16 дугаар зууны дуулан өмссөн. Тийм энэ кино урлагийг балалсан юм чинь энэ кино урлагийнхаа өөрснөө юм байна. Энэ 2000-ад оны үед хэн билээ нэг нөхөр Америкийн тэр кино урлагийн холбооны дарга болоод өөрөө одоо тэр Man in Black гэдэг кино хийсэн нөхөр шүү дээ. Тэгэнгүүтээ энэ нэг дүрмийг оруулаад ирсэн байхгүй юу? Өнгө дээрснөө заавал байх хэвээр LGBT заавал байх хэвээр гэдэг. Чи яаж 13 дугаар зуунд LGBT байлгах юм бэ те? Тэр үний чинь шууд шатаан шүү дээ. Тийм гаж нөхрийг бол яг хар цэрэг авсан тохиолдол бас ганц хоёр байна. Ховроо Ариун Ромын эзэнт улсын хаан нөгөө нэг ертөнцийн гайхшрал гэдэг Фридрих Хоhenstaufen тэр чинь нэг хар бие хамгаалагчтай байсан. Тэр бол нөгөө сэтгэл зүйн дайны зорилгоор л хэрэгжилж байгаа ш. Тэрнээс одоо жишээл тэр үеийн Европын хүнд нэг тасгар нөхөр сэлэн бариад гараад ирэхээр үеийн чөтгөр байна. Чөтгөр даалгадвал яг тамд очиж штэ ойлгомжтой. Үе энгийн юуг нь байлт гэж зүхтаадаг байсан үе байхгүй. Тэрнээс ш одоо энд ингээд зүгээр нэг Эбелин гэдэг нөхрийн юунд ч нэг бие хамгаалагч юм уу нэг нөхөр болоод явж явах магадлал их бага л да. Орландо Блум Морхэмптон бас тоглохгүй гэж их бодсон шүү дээ. Тэр нь тоглохгүй яг мань хүн чин Тройд тоглоод удаагүй байсан юу хаа. Тройд киноны зураг авалт дуусаад одоо болтол энэ хүч нөгөө Трой киноны Парис санаанд ороод байгаа үстэй. Баленде Эбелин биш тий? Бөгчний эзний нөгөө хэм блэ? Ло за одоо нөгөөдг марччих. Лавилас лүү. Тэгээд тийм юу бас тэгээд яг дараа нь кино зохиолыг уншичаад хоёрдугаар Ридли Скотт бас мундаг кино найруулагч учраас мань хүн тоглоо гэж зөвшөөрсөн юм байгаа. Хэнийг гладиатор тоглосон энийг бас
энд Ричардын дүр тоглож гэсэн нөгөөх нь өөр кинод давцчаад тоглож чадаагүй. Энэ хэсэг бол бас их төвчж та. Их марзан хэсгээ энэ арай чи 15 минутын дотор яаж байлдах тухай энэ дархан штэ. Энэ нөхөр төмөр балбаж мэддэг болохоос ш байлдаж мэдэхгүй. Тэгсэн чи аав нь хаанаас ч гарч ирээд тэгээ 15 минутын дотор 15 биш ээ даач бүр ерөөсө 2 минут бэлтгэлээгээд гамгаа батруулж байгаа байхгүй. Кинон дээр тэгж харуулж байгаа. Ер нь гэхдээ Францын дархан байна гэдэг бол амар их олон боловсрол шаарддаг юм байна гэж би энэ киноноос ойлгосон. Чи 2 минутын дотор тэр эн чинь нэг юу хөлөг онгоцноос сүрч бууж ирчээд нэг нөхрийг алчдаг штэ. Нэг арабыг. Тэгээд тэр нь Сирийн хамгийн мундаг дайчин байсан ч юм. Чи 2 минут сургууль хийгээд арабын хамгийн мундаг дайчныг хусаа хийж байгаа байхгүй. Тэгээд тэр нь Салахаддины баруун гар болтой юм шиг гоомаа. Жанжиставын орлогч дээрмигээ явж хагаад хоёулахнаа дээрмиж явж хагаад тэгээд Францын дархантай таарад нөгөөх нь хоёул ингээд будаа болгож өгөөд тэгэхээр энэ амар авиастай юм уу альсгүй Францын дархан байхын тулд маш их сургуульд. Эсвэл нууцаар бэлтгэгдсэн бас байж болно. Тийм үү. Гэхдээ энэ чинь найдлал тухайн найдлал магадгүй энэ чинь үе тэр Болдуин хаан дээр очиод ингээд бэхлэлтийн энэ хэсгийг ингэж янзлмаар байна. Энэ Жанжиставын инженерийн актем төгссөн юм яасан. Ингэж янзлмаар байна гэж заагаал. Тэгжээснээ бас мань хүн хажуугаар нь хөдөө аж ахуйн дээд сургуулийн усчлалтын анги дүүргцэн болтой юм а. Тэнд халуун оронд очингуудаа худаг гаргаал усчлуулаад тий. Усчлалтын систем хийж байгаа. Тийм өндөр боловсралтай этгээдтэй тэр Иерусалимын хааныхаа ширээг хаяад Афган болоод Францын хөдөө тосгонд ирж суух нь аргагүй юм байна өө гэж бодохоор юм байна. Ер нь бол одоо энэ сүүлийн үед тэр подкаст дээр гарч байгаа юм энэ чинь дархан штэ. Тий. Алтаа харьцаж байна. Тэгэхээр нэг юм галчид ингээ гинт тодордог бас юм байдаг байхгүй гал мал гэж. Дахиад нөгөө бөөсний үлгэр гэдэг шиг улс төрлөөгөө орох гэдэг. Би зүгээр тэнд энэ дээр гарч байгаа алдааг л ярьж шээ. Тий. Энэ алдаа яг мэдгүй энэ хүнийг одоо мундаг хүн болгож харуулах гэсэн боловч энэний цааталт нь логикийн алдаа байгаад байгаа байхгүй. Чи дархан хүн яаж ийм олон мэрэгжил зэрэг эзэмших юм бэ те? Тэгээд чи ийм олон мэрэгжил эзэмшчихэд балуушаа хийж дархан хийгээс уугаад юм бэ? Тэ? Шал утгагүй юм яриад байгаа. Хоёрдугаарт үстэй дундад зуунд эн чинь нэг хүүхдэн нас бараад тэгээд Афган тэрнээс бол санаагаар унаад амиа орлоод өгцөн гэж яаж байгаа. Дундад зуунд угаасаа төрсэн хүүхдүүд чинь тал нь няраад нас орно. Эмнэлэг байхгүй. За тэгээд тэр эрүүл ахуй махун ойлголт аюу муу төрсөн хүүхдийн бараг л 2-1 нас орж байхад чи тэрэн санаагаар унна гэж юу гэдэг юм бэ те. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors. Нөгөө үйл явдал Салахаддин гэж энэ ямар учиртай тухайн үед үнэхээр энэ кинон дээр гарч байгаа шиг тийм хүнлэг мундаг шудраг хүн байсан юм уу? Энэ Ибила энэ хатантаа очиод найзлаад байгаа шүү дээ. Сибила. Тийм. Ибилийн нэр тэр ямар учиртай тийм үнэхээр тэр эдгэрийн хооронд хайр сэтгэлийн харилцаа үүссэн юм уу? Яг бодит түүхэн дээр ер нь юу гэж байна? Бодит түүхэн дээр ер нь бол яг тэ Саладин бол бас их мундаг язгууртан хүн байсан. Гэхдээ энэ Года хаан гэх юм тийм биш ер нь бол Сирийн султануудын хөлсний зэрэг. Хөлсний зэрэг юм уу? Тий, энэ ч өөрөө курд хүн. Юу биш. Египт хүн биш, арабч хүн биш, персч хүн биш. Курд хүн. Эний аав нь юу хийж байгаад одоо нэг хөлсний цэргийн дарга байж байгаа. Тэгээд хүүн бас яг тэгж өссөн. Тэр Салахаддин гэдэг нь нөгөө арабын одоо нэг арабч хүнд нэг гоё юу гэдэг штэ. Юу гэдэг блэ? Хоч биш юм юу? Цол. Тэр цол нь юм байна. Жинхэнэ нэр нь бол Юсуф. Юсуф Ал-Бадин Аюб билүү. Тэгээд мань хүнээс чинь Аюбидын удмынхан гэдэг хаадын удам бий болж байгаа. Тэгвэл энэ хүн бол их мундаг хүн байсан. Ёс журам их барьдаг ийм хүн байсан. Тэр бол бас үнэ энэ кинон дээр гарч байгаа дүр нь бол бас тэр үнийг их зөв гаргасан юм байна. Сибилла гэдэг чинь нөгөө Ерөөсөл загалмайтнуудын улс гэж байгуулагдсан гэсэн шүү дээ.
Тэгээд энэ кинонд болж байгаа үйл явдлын үед бол тэр уйман өвчтэй Балдуин гэдэг хаан одоо Иерусалимийн хаанд улсыг захирж исэн үе. Гэхдээ энэ кинон дээр гарч байгаагаас ялгаатай юм нь юу юм гэхлээр энэ үйл явдлаас 2 жилийн өмнө Балдуин ч нас урцсан. Тий. Гэхдээ Балдуин бол өмнө нь Манцикертийн тултанд Салахадиныг буцагсан. 16 настай байхдаа. Өө зөө. Тий. Энд 13 настай хаан ширээнд суусан шүү дээ, аав нь насараад. Тэгээд 16 настай байхдаа Салахадиныг буцагсан. Буцагсны нэг том шалтгаан юу юм гэхлээр энэ уйман өвчтэй хүмүүс чинь нийлээд нэг холбоо байгуулагддаг. Тэгээ тийм рицерүүд байсан. Тэр рицерүүд бол тулдаанд орохдоо үхэхийн төлөө тулдаанд ордог. Чи тэгтэл үхэн уйман өвчтэй. Тэр үед эмчилгээ байхгүй. Тэгвэл чи гавьяа байгуулж өхвөл одоо магадгүй дэважинд очиж штэ тий. Чи тэгээ тэрний төлөө болж үхээс айхгүй бүр үххийг хүсэж тулдаанд ордог улсууд энэ цохилтын гол хүч болоод Салахадиныг буцагсан тийм түүхтэй юм л да. Тийм учраас Салахадин энэ кинон дээр тэрийг харуулдаг байхгүй Балдуинд аягүй хүндгэлтэй хандаад байгаа штэ. Ер нь Балдуинаас жоохон айгаал гэсэн үг штэ. Тэгээ Балдуин бол угаасаа урт наслахгүй ойлгомжтой байсан уян өвчтэй хүн. Тэгээд эн чин Сибилла, Изабелла гэж 2 дүү охинтой байсан. Энэ дэр Изабеллыг нь гаргаагүй лээ. Сибиллагийг л гаргаад байгаа. Тэгээд Балдуиныг нас ороход Сибилла нь Изабелла хоёрын аль нэг нь хаан ширээ залгамжлах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээд хаан ширээ залгамжлах болсон чинь Сибилла тэр энэ кинон дээр гараад байгаа Гиде Лузиньян гэдэг нэг жоохон тийм нахаал нөхрөө гоостэй сүүлдээ хэтийн диалектад илжигэн дээр өөрхий буруу харуулад унуулчихсан ингэж явж байгаа. Тэр нэг юу нэ Скотland юу шүү фантаз шүү хэтрүүлэг тийм болоогүй. Тэгвэл тэр Гиде Лузиньянтай суудсан байсан. Нөгөөх нь болохоор Изабеллын өөр хин блэ. За ерөнхийдөө 2 фракц. Одоо хин хаан ширээ залгамжлах уу гэдэг маргаан болж байгаа. Тэгээ маргаан болоод ирэнгүүт нөгөө Сибиллаг суулгахгүй гэдэг фракц нь Сибиллад биш энэ Гиде Лузиньянаас болж байгаа маа гэд. Тэгээд Сибиллад асуудал тавьсан. Чи тэгвэл энээсээ салж байгаа. Тэгээд чамайг хатан ханаар өргөмжилж. Тэгсэн Сибилла нь окей болж чинь тэгээ би дараа нөхрөө өөрөө сонгож авч болох юм байгаа гэсэн. Болно гэсэн гэж. Тэгээд за тэгвэл саллаа гэж салаад тэгэнгүүт нөгөөдөл чинь нийлж хагаад хатан ханаар өргөмжлээ штэ. Хатан ханаар өргөмжлөнгүүт за би нөхрөө сонгож авч болох уу болно гэсэн. Тэгвэл Гиде Лузиньяныг сонгож авлаа гэдэг. Буцаад нөгөөдгтэйгээ суудсан. Яг тэр хэсгийг энэ дээр гаргаж болдгоо тий. Бас гоё түүх байгаа. Юу тийм бай, сайн түүх байсан. Гиде Лузиньян гэдэг нь ер нь бол Францын төвд эзэмшилтэй байсан ноёны удам. Гэхдээ удам ч яг тийм ноён. Бас ядар саймт биш юм шүү дээ. Ядар саймт ерөөсөө биш. Тэгэхдээ ягаад мань хүн энэ Иерусалим руу хүрээд ирсэн гэхлээр тэр үед Францын хатан хаан, Английн хатан хаан одоо ингээд дараалж болсон ганцхан эмэгтэй байсан. Аквитаны Элеонора гэж. Тэр одоо Аквитан гэж том Францын мужи байлаа шүү дээ. Тэгээд аав нь нас урчхлаар нөгөө охин нь үлдээ шүү дээ Элеонор гэд. Тэрнээс уусан хүн Аквитаны эзэн болчих гээд байгаа байхгүй. Тийм учраас Францын хаан гэс хүүгээ авчиж суулгасан. Тэгээд суучаад удаагүй вахт нь хаанаас ураад тэгээд нөгөөдөг чинь Францын хатан болчихж байгаа байхгүй. Аквитаны Элеонора гэдэг. Энд чинь 2 дугаар загалмайтны 2 дугаар дайн нөхрөөгөө дагаж ариун газар байлдахаар ирж исэн хүүхэн л дээ. Тэгээд нөгөө банд гарч өгдөггүй дандаа охин суулгаад байдаг. Тэгэхээр нөгөө Францын хаан чиггүй надад банд хэрэгтэй байна лээ. Энээс салъя гэж салаад салсан чинь Английн хаан ирээд юу болгоод хатан болгоод авцсан байхгүй. Тэгвэл Английн хаантай суусан дараа хүү гарсан л та. Тэгэхээр асуудлын хугацаа нь бол Элеонорад биш хинд байсан. Францын хаанд байсан. Тэгээд тэр Элеонорыг нутгаараа явж яхад нь энэ Гиде Лузиньян гэдэг чинь хулгайлах гэж үзсэн юм байна. Яг үгүй хулгайлаад авчвал тэр одоо тэр хүүхэн шугуутай хүүхэн ч яах вэ те. Хулгайлж аваад аваа суучвал чи Аквитаны хаан болчих гээд шүү дээ. Тэгээ мань хүн тийм гамбит хийж үзэхгүй. Тэгээд бараагүй. Тэгэнгүүт мань хүнийг Францаас хөдсөн. Тэгээ хөөгдөд Иерусалимд ирэнгүүтээ Сибиллаг аваа суудсан. Тийм. Бас сонирхолтой адал явдалтай гэр. Гиснээс энэ түүн киноны
Гэхдээ түүхэн үйл явдлыг их сурвалжны юун дээр гэдэг ямар нэг судар эсвэл сүүл зохиосон зохиол гэдэг юм ямар ч. Их олон тэмдэглэлүүд бий л дээ. Энд чинь одоо загалмайтны дайны үед энэ бол очсон олон лам нар байна. Би чам тэр ариун сүмээр эзрүүд госпиталэрийн одоо эдний чинь дагсан зөндөө олон лам нар байгаа шүү дээ. Ерөөс элемд очсон лам нар эдгээр чинь бүх түүхийг бичиж авч үлдсэн байхгүй. Тийм учраас энд байсан хүмүүс бол бүх түүхүүдийг бичсэн. Тийм учраас айгүй зөрөгтэйгээр ийм болоогүй ингээд хажууд нь байсан юм шиг гэж намайг ягдах гэж байгаа. Яг болоогүй юм а гэдгийг яг хэлж байгаа байхгүй. Сибилэд кинон дээр Сибилэ хатан хүүтэй тэгээд тэр хүүн өвчин мэдэрдэг учраас цааш нь уйман өвчтэй. Уйман өвчин учраас өвчин мэдэрдэг юм ямар ч. Тийм энэ дээр гараад байгаа тэр Балдуин гэдэг хаан ч юм ба шүү дээ. Энэ чинь бүр хүүхэд байхад нь нөгөө дэрэгдийн хүн ингээ хүүхдүүд бие биенийг чимхэж тоглоод тэгсэн чинь нөгөөх нь ерөөсөө өвчмөд өвчин мэдрэхгүй тэгэнгүүт ууш энэ нэг асуудалтай байна гэдэг. Тэгээ юм чинь өнднөр үзээд энэ чинь уйман өвчтэй юм байна гэж тогтоосон гэдэг ч юм уу. Тэрнтэй адилхан Сибилэгийн хүүг уйман өвчтэй байсан гэдэг яцсан лээ. Түүхэн дээр бол Сибилэд уйман өвчтэй хүүхэд байгаагүй. Тэг. Энэ Гидэл Лузиньянтай суугаад тэгээд Гидэл Лузиньян нөгөө эхнэр нь Иерусалимын хаан болчихор чинь нөгөөдөг чи Иерусалимын хаан болчих штэ. Тэгээд мангар хогч нь Саладинтай байлдана гэж гарч тавьгаад тэгээд Хатины дэргэд ялагдаад олзонд ороод тэггөөт Саладин чинь энэ кинон дэр нэг төвсгөлтөнд тэгж байгаа нөгөө хэнд Рене де Шатион гэд нэг рицард эхлээд хэнд Гиде Лузиньянд ус өгöd мөстө ус өгöd Снууд нуучаад ингээ өгөх гэсэн чинь би энэ нөгөө шүү. Ингээд шууд тэрний цааслаа хийчихдэг шээ. Яг түүхэн дээр нь тэрийг бичсэн байдаг. Хаан хаанаа цаазалдаг юм а гэж. Гидэ Лузиньяныг бол мань хүн цаазлаагүй. Тэгээ мань хүнийг сулж явуулаад. Тэгээ Сибилэ энэ хоёр чинь Акрыг эзлэх гэж бүсэлж явж байхад Сибилэ өвчнөр насварцсан. Тэр үед бол нөгөө бүсэлтийн лагер дотор халдварт өвчин гарах явдал их түгэн билээс л да. Тэгээ энэ Гидэ Лузиньян чинь сүүлдээ Киприйн ван болоод урт амьдэрсэн. Энэ Лузиньян бол Сибилэ нь бол хөрхөд тэгээд нас орсон. Та тэгээд салхины дархан бархантай сууж юм Мибилинтэй ямар ч контакт байгаагүй. Тийм. Би одоо бүүмд 1-2 контакт байсан эсхийг бол мэдэхгүй. Гэхдээ ингэж сууж муусан юм бол байгаагүй. Салхадын гэдэг чинь таны хэлж байгаагаар зүгээр чинь ямар ч хаан угсаа гарвал муутай адил юм шүү. Тэгээд үнэхээр энэ кинон дээр гардаг шиг тийм үнэхээр лаг жанжин үнэхээр тийм хүмүүнлэг амтан байсан юм. Юу гэдэг түүхэн дээр энэ кинон дээр одоо яг Саладин бол өдөө ирээний насны хүн байсан байх гэж бодмоор гаргацсан билээ. Энэ зиндаанд хүртэл чинь мань хүн амар олон жилийн амьдрал туулсан штэ. Мань хүн чинь бол эхлээд Сирийн Зингид удмын хаадуудын хөлсний зэрэг байж байгаа. Зингидүүдтэйгээ хамт Евруу дайрж орж ирээд, Египт рүү дайрж орж ирээд, Египтэд хамгийн анх одоо энэ загалмайтнуудтай байлдаад Египтийн одоо айрамтай байлдаад тэгээд Египтийг эзлээд энэ нэг хэсэг Александриад захирагчаар сууж исэн мань хүн бол тэр үеийнхэн тэр улс төрт аягүй нөлөөтэй орцсон хүн. Тэгээд Зингидүүд гэдэг маа Сирийг эзэгж байгаа. Одоо юунууд хаадууд. Тэгээд Зингидийн удмынхныг ерөнхийдөө буцааж мань хүн бол биш дээ. Иерусалимыг эзлэх гэж эзэлж байгаадаа биш. Мань хүн аажимда тэр бүс нутгийг өөрийнхөө гардоор булааж авч байгаа хүн байхгүй. Суурн Египт болсон. Хоёлаа энэ тухай Гомөх ярьсан дөө гладиатор дээр ч ярьсан, юун дээр ч ярьсан. Ягдгүй нөгөө Египт чинь санхүүгийн амар том суурь. Хоёлаа нийл мөрөн тентхийн ургац эртний дэлхийн техник тижээдэг байсан гэсэн шүү дээ. Тэрнтэйгээ адилхан энэ үед ч гэсэн тижээжсэн байхгүй. Чи Египтэд очиж захирагчуулаа суучулж алт мөнгөтэй, үр тариаттай, айрам санхүүжүүлж чадах гэх мэт тэгж Саладин чинь томорж гарч ирсэн юм байна. Тийм учраас мань хүн бол харьцангуй энэ одоо юуг бол мэддэг. Рицерүүдээ ч мэднэ. Эдрийн юуг мэднэ. Хоёулаа тэр Хатины зэрэгдэх тулдааныг ярих үед би чамд ярина. Ийм хүн болж гарч ирсэн Саладин чинь. Энэ кинон дээр одоо ингээд хин энэ нөгөө уйман өвчтэй Балдуин хаан биш үү?
Тэр чинь ингээд Саладинтай хилцээ гээл те. Тэр Рене де Шатильон очиж нэг юу худалдааны юу дээрэмдэл юу цуваа дээрэмдэл тэгэл Рене де нөгөө хин чин Балдуун чин зэрэг авч гарч ирээ Саладинтай уулзаад би энийг өөрөө шийтгэнэ. Тэргээл те. Тэгэнгүүт Саладин амар хүндгэлтэй хандаад окей гээл те. Тэр нөгөө чи ирээл Рене де Шатильоныг зодж юу ташуурдаал те. Яг үнийг хэлэхэд бол за яг нэг цуу жингийн цуу дээрэмдсэн хэрэгээр бол дайм болохгүй. Яг бол тэр үед жингийн цуу байнгын дээрэмдүүлнэ. Тэ чи зэргийн хамгаалтал сайн гаргахгүй бол нөгөө талаас биш тэ. Энд байгуулагдсан одоо энэ загалмайтны улсууд гэдэг бол дан хийхгүй байж чадахгүй. Яг гэвэл чи ариун сүмийн рицерүүд гэдэг чинь шашныхаа номлоор буруу номнуудыг устгах гар ирсэн хүмүүс. Госпиталер бас тийм. Тэр Балдуун хаан ер нь юу ярина уу? Балуушаа ярина уу? Юусоо сонирн биш. Чи өөрийнхөө бурхан чамд эдрийг устгах гэж тушаацсан байгаа юм. Тийм учраас эдгээр чинь зүгээр гэж чадахгүй. Ганцхан тохиолдолд нөхдүүд одоо зүгээр байж чадж байгаа ганцхан тохиолдол байхгүй. Яг гэвэл хааны цэргийн тусламжтайгаар чи ингээд нөгөө тэдрээс өөрийгөө хамгаалж чадж байгаа тохиолдолд одоо хааныг сонсохоос үрзэн баг. Тэрнээс биш одоо энэ кинонд гарч байгаа шиг тийм байхгүй. Энэ дээр тэгээд тэр нөгөө Рене де Шатильон ч бас юм нэг улаан загалмай тэ хувцсан хүмүүсд ариун сүмээр эцэр маягаар яваад байгаа байхгүй биш үү? Тэр чинь бол түүхэн дээрээ байсан Рене де Шатильон гэдэг бол зүгээр л цагаандаа гарсан дээрэмч. Тэр ариун сүмээр эцэр байгаагүй. Госпиталер байгаагүй. Тэр зүгээр л замын дээрэмч. Одоо тий ашиг хонжоо хайж ирсэн ойрох томдод ирсэн дээрэмч. Энэ нөхөр чинь яагаад энэ дайныг өдөөсөн гэхлээр энэ гэхдээ бас их зөвүүн юу бодлоготой дээрэмч. Хэдэн усан онгоц хийгээд 5-ыг илүү хийгээд тэгээд тэрийгэ задлаад тэмээн дээр очиад Сенаа хойгоор нэвт гараад улаан тэнгис тавьчаад буцааж ухсараад тэгээ улаан тэнгис дээрмий гэж хэлсэн байхгүй. За. Тийм тэгэнгүүт нь Саладин гүш эн чи юу болж байна? Яг тэгвэл арабууд тэр үед улаан тэнгис бол одоо манай гэв үндх нэг багийн үрж ирсэн хөвсгөл нур дээр дээрмийгээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр яах хэвээр дээрмчин барих хэвээр үсттэй. Тэгээд тэр Рене Шатильоныг чинь Саладин барьж аваад тэгээ маань хүн чинь 15 жил арабын шоронд байсан. Тэгээ шоронгоос гарч ирэнгүүт ер нь хаан л араб хүн харагдана. Алдаг гар болж хувраад тэр шоронд мэдээж арабуудыг хайртай болж өмгөжөж байх л да ойлгомжтой. Тэгээд тэр хүн бол ерөөсө хаанч байсан тийм юм. Гэхдээ тэр ариун сүмээр эцэр биш. Ерөөсө биш л байхгүй. Энэ кинонд бол тэгээ гаргацсан юм байл. Энэ та түрүүний хэлсэн олон соёл иргэншил, олон үндэстний ариун газар Иерусалим. Гэтэл энэ монголчууд ерөөсө энэ Иерусалимд нэг ач холбогдол өгөхгүй байна тийм. Дараа нь ирсэн ч гэсэн энэ газар бүс нутагт нэгдүгээрт монголчууд энэ бүс нутагт ирэхэд бол энэ чи Хүлэгүү хааны үед ирж байгаа шүү дээ. Хүлэгүү хаан чи өөрөө юу биш. Одоо Христосын шашинтай хүн биш. Тийм учраас мань хүнд бол энэ бол ээлжид нэг цэг болохоос биш. Одоо тийм стратегийн байр шиг. Одоо тийм бурхан багшийн шарилынд байхгүй. Альсгүй Мухаммед тэнгэрлөө нөгөө юу яасан телепортац хийсэн цэг энэ биш те. Альсгүй одоо бүгд юудын сүм байсан газар биш. Ийм учраас энэ юу бол сонирн биш. Монголчууд бол Иерусалимыг тэр байтугай энэ чадвар илхаадуудаас хамтраад мусульмануудыг буцаахыг тэгээд Иерусалимаа та нар аавн тэргсэн саналууд очиж исэн баримт биш үү? Яг бидэнд бол тэр зүгээр л нэг ээлжид хотлоо байхгүй. Эднэрт бол аль алинд нь энэ бол ариун газар энэ одоо юу гэж. Саладин яагаад Иерусалимыг авах гэж улаарсан бэ гэхэлэр мань хүн ингэдэг нөгөө өөрийнхөө дор яг энэ бүс нутгийг нэгтгэж шít. Египт, Сир, тэ Ирак энэ. Тэгээ энэ бүс нутгийг нэвтгэж байгааг нэг том одоо юу гэх юм бэлэг тэмдэг нь эзлэгдсэн гот Иерусалимыг чөлөөлөх байсан баг. Аляксаг чөлөөлөх явдал байсан. Тийм учраас Саладин чинь Иерусалимыг авах гэж улайлж байгаа юм тэр. Бодит амьдрал дээр бол яасан бэ гэхэлэр энэ Баленде Белин гэдэг хүн чинь хин
загалмаатны зэрэгтэй хамт Хатины дэр гэдэг тулдаанд оролцоод тэгээд тэнд тэр Ги де Лузиньян, Рене де Шатлион эдгээр чинь олцлог хичж байгаа шүү дээ. Энэ хин чин тэр тулдаанаас амьд гараад Бален де Эбелийн чинь тэгээд Саладинд гуйсан байдаг. Энэ Иерусалим дотор миний эхнэр хүүхэд байгаа. Би эхнэр хүүхдээ авч гарья гэж. Тэгсэн чинь Саладин окей. Чамд нэг өдрийн боломж олгоё. Ороод эхнэр хүүхдээ аваад яв гэд. Энэ мундаг хүн байгаа баст. Энэ нөгөө Саладины орлогч дээр нь хийж байгаа хэсэг. Манай ерөнхийлөгчийн зэргийн зөвлөгөө өгж ивэл гачи юм болно тий. Бас манай Скотго амар сони юм сэтгэж байгаа шүү. Тэгээд нөгөө тэгч эхнэр хүүхдээ авах гээд Иерусалимд хүрээд ирсэн чинь Иерусалим чинь нөгөө хамаг цэргүүд нь хотын далагдсан. Рейцерүүд нь хотыг хамгаалах хүн байхгүй. Ганц рейцер ороод ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь Сибидл чинь тэгэхэд энэ хоёр контактлсан үеийн тэр контакт биш. Уулзсан. Харин тий. Тэгээд Сибидл нь чи энэ хотыг хамгаалах ажлыг өдөрт ачаа гэж гоогаад. Яг л өөр өдөрт хүн байхгүй шүү дээ. Овчор байхгүй. Тэгээ халтэр нь мань хүн би одоо ингээд Саладинд ам өгсөн. Ганц оноод аваа хөхтэй аваад гарна гэд ам өгсөн. Би яаж ингээд өгсөн амнаас буцах юм бэ? Тэгэнгүүт нь тэр чинь нөгөө ариун сүмийн рейцерүүдийн удирдагч их магистр гэдэг нэг лам байгаа шүү дээ. Тэрийг дуудаад нөгөөх нь орж ирсэн. Бучи буруу номтонд өгсөн ам болвол тооцохдохгүй. Гэхдээ Бален де Эбелийн бол бас ёс зүйтэй ашигласан. Мань хүн бол Саладин захидлагч. Намайг одоо ингэж ийна. Хам ингээд ийна. Би одоо тэгээд танд өгсөн андгай тангарахаасаа буцахад хүрхнэ. Та намайг өршөөж үзье гэж захидлагчсан баг. Энэ тэрийг одоо ингээд судраад юм биш. Тэгсэн чинь Саладин захидлыг авчиад энэ бол мундаг хүн биш шүү дээ. Ёс зүйтэй итгээд байна. Тэр эхнэрийн одоо ялгуу хотоос гарах гэд. Тэгээд агуу хөлтөн зүгээр чөлөөтэй гараа явуулсан. Тэг өөрөө үлдээд. За. Тэгээд дараа нь ингээд яг Иерусалимыг бүсэлсэн байлдаан болох нь болсон юм тийм юм болсон. Энэ тэрийг үл эцэстээ янзын гой харуулж байгаа үстэй тий. Тэгээд дараа нь хилцээ эхэлж байгаа. Тэгээд хилцээ эхлэхэд Бален де Эбелийн чинь Саладин дээр очисон чинь Саладин хотоог тэгээд юу байна гэдгсэн чинь нөгөөх нь өгөөгүй бид нар энэ хүмүүсээ чөлөөтэй авч гармаар байна гэсэн үг тийм байхгүй гэдэг нь бодох нь хотыг эзлэх гээд бүх зэрэгээ дагуулад ирсэн байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр энэ кинонд дэр гарч байгаа шиг тийм баг бомбон цэрэг биш л дээ. Одоо бол үзэж байгаагаар нэг 15,000 орчим цэрэгээр бүсэлсэн бахал гэж үздэг юм бэл. Тэгээд тэгэхээр яг түүхэн дээр Бален де Эбелийн чи юу хэлсэн гэж. За окей. Тэгвэл хот дотор байгаа бүх мусульмануудыг хядна. Алякса гэж шатаа. Устгах гэж. Тэгсэн чинь Саладин чи тийм байхгүй шүү. За хоёлаа яри миний хөө. Тэгтээ энэ кинон дээр өөрхий Орландо Блум ч нэг 20 этэй залуу гарцсан лээ. Яг түүхэн дээр бол энд байсан Бален де Эбелийн бол 50 орчим насны хүн байх хэвээр. Нас нь нэлээ явцсан байсан. Тэгтээ эн чинь ариун газар гэдэг нь мэдэгдэд байгаа. Алякса гэж шатаа гэсэн чинь бол тэгэнгүүт нөгөө шиг бөөг байж. Миний өгшин зүгээр тайлшил гүнзгээ амьсгаа. Хоёлаа яриг тэгээд эхэлж байгаа байхгүй. Одоо чи энэ Израилууд Аляксаг нуран гэж яриад байгаа шүү дээ. Ийм юм болно гэсэн үг шүү дээ. За. Аюулн тэр байхгүй. Тэгээд энэ кинонд гарч байгаа шиг бүгдийн сайхан гаргаа явуулсан чинь биш. Саладин чинь бас тийм тэнэг итгэд биш ээ. Нэг хүн 2 алтан динараар төлбөрөө төлөв. Эмэгтэй хүн бол 1 алтан динар, хүүхэд бол тэрний талч төлөв. Тэгээд төлбөрөө төлсөнд нь хотоос гарч болно гэдэг. Тэгээд төлж чадаагүй нүд нь бүгд ингэ бол болгоо зарцсан шүү дээ. Бас тэрийг нийлэх хэрэгтэй. Энэ дээр бол айгүй гой бүгд гараа явчихж байгаа. Яг бодит амьдрал дээр бол тийм болсон. Гэхдээ Саладинаас нэг авах юм нь бол гэрийнх хилцлийнхээ нөхцөлийг бол ясвилүүлсэн. Мөнгө төлсөн хүмүүсийг бүгдийг явуулсан. Бален де Эбелийн ч явуулсан. Тий. Тэгэхээр зэрэг бас ч гэж эн чинь нэг ёс зүйтэй одоо хүн байгаа байхгүй.
1990 оноос хойш 20 дугаар зууны Монголын түүхтэй холбогдсон олон асуудлын тухай архивын нууц материалууд ил болж бидний түүхийн олон ойлголтыг шинэчлэн эргэн харахад хүргэсэн юм. Монголын болон Оросын олон архивуудаас гарч ирсэн шинэ баримт материал дээр тулгуурлан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 30-аас 40-од оны түүхийн тухай бодит үннийг өгүүлж эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө 1900-аас 1945 он хүртэл мэдрэшгүй тэмцсэн монголчуудын 50 жилийн түүхийн тухай доктор Ёндонгийн Отгонбаярын төвөрөвсөн Монголын тусгаар тогтнолын товчон 4 цуврал бүтээл дахин хэвлэгдэн гарлаа. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Энэ ард гарч байгаа болохоор 3 цаг гаруй кино. Үзэгчийн хөлбөр нь өргөн дэлгэцийн хөлбөр нь болохоор цаг 40 минут. Нэгэн зөрүүтэй хийгдсэн. Тийм чи шатсны нэг шалтгаан чи энэ байхгүй. Хитрхи урт хийсэн гэж байна. Гүү. Нөхөө юу дэлгэцийн хөлбөр нь хитрхи их тайраад логикгүй болоод тэгээ логикгүй болоод хүмүүс нэг сайн ойлгоогүй. За яг нөгөө нэг шалтгаан нь бол энэ кино гарсны дараа баг залгааж нөгөө оддын дайны шинэ анги бас гараад тэгээд нөгөө дэлгэцэн дээр бол жаахан шатсан гэж хэлэхэд хаашаа ч юм олох ёстой орлого болоогүй. Гэх юм уу да. Тэгээд тэрний дараа юу хин чин студент нь бол за чи юу хаа найруулагчийнхаа хөлбрийг одоо энэ чи эхлээд дэлгэцэн гаргаад олох ёстой мөнгө олцоод дараа нь нөгөөдхий чин найруулагчийн хөлбөр одоо тэр урт хөлбраараа тавиад тэгээд тэр нь нөгөө нэг өөр шугамар мөнгө олж эхлэх ёстой шүү дээ. Тэгээд найруулагчийн хөлбөрөөр тавьчих гэсэн чинь найруулагчийн хөлбөрийн үдсүнний дараа хүмүүс шал өөр болоод энэ чинь ийм учиртай юм уу? Уулын гой кино байсан. Уулын гой кино байсан юм шүү дээ гэд ийм л юм болцсон юм л доо. Тийм байна. Тийм учраас энэ YouTube дээр одоо үнгөө YouTube-ээр үзэж байгаа хүмүүс энийг харах боломж нээлттэй баг. Ашиггүй учраас ашиггүй бол бас ашигтай тал нь энэ л юм байна. YouTube дээр үнгөө тавьчихсан. Зардлаа олсон баг. Зардлаа олсон баг. Гэхдээ Скот Гоч бол шууд 10 нугалдаг одоо мундаг хүн шүү дээ тий. Тэгээд тэгж бол чадаагүй гэсэн үг л дээ. Киноны үйл явдлаас гадна та сошиал дээр Kingdom of Heaven гэдэг киног Монгол дээр хэрхэн орчуулах талаар нэг маргаан гаргаад байсан. Энийг чи би бүр анх дээр үед үзэж байхдаа нэг ч их нарийн бодоогүй юм. Тэгээд Тэнгэрийн хорон чөлөөнийг орчуулсан. Тэнгэрийн хаант улс чөлөө. Тэгээ орчуулсан. Тэгээд ингээд өнгөрцөн. Тэгээд сая үзлээ. Тэгээ сая үзчихгүй Тэнгэрийн хаант улс гэж орчуулж болохгүй юм байна. Энийг яг юу гэж орчуулах юм гээд тэгээ тэрнээс уулзал гарсан маргаан л да. Тэнгэрийн хаант улс гэдэг чинь хаа нэгтээ тэнгэр дээр байгаа улс болчихно өстэй тий. Чинийг бол чад хийгээд очих хэрэгтэй болно да тийшээ. Энэ дээр яригдж байгаа Тэнгэрийн хаант улс чинь тэр биш. Энэ киноны үндсэн логик юу гэж хэлээд байгаа юм гэхээр энэ хүн чинь биш үү? Бурхны орныг дайсанд хүлээлгэд өгчөж байгаа хүн шүү дээ. Балиандэ билин чинь. Тийм биз дээ. Иерусалимыг хамгаалаад сүүлийн үний дуустал байлдах хэрэгтэй хүн шүү дээ. Тэгсэн чинь энэ хүн чинь Салахаддинтэй ярьж байгаа тэгээд өгчөөд тэгээд хүмүүсээ аваа яваад өгч шүү дээ. Тэгэхээр зэрэг энэний цааталт нь хэлж байгаа юм юу юм бэ гэхлээр Бурхны орн гэдэг бол энэ хот биш ээ. Энэ уул биш ээ, энэ сүм биш ээ. Бурхны орн гэдэг бол хүн. Тийм учраас би энэ хүнийг аврахын тулд ингэж яана гэсэн санаа одоо энэ киноны том логик цаанаа тэгж гарч байгаа байхгүй. Тийм учраас тэрийг Тэнгэрийн орн гэж орчуулж болохгүй болчиход байгаа. Тэгвэл одоо Библийн судрыг одоо уншдаг хүмүүс зөндөл байгаа байлгүй дээ. Ер нь бол Иесус Христос гэдэг хүн маань Тэнгэрийн хөвгөн байж байгаад одоо энэ одоо нүгэлт дэлхий дээр төрөөд тэгээд одоо зөндөө олон ухуулга сурчлагаа хийж явж байгаад компанид ажлын төгсгөлд нь цуг ажиллаж исэн еврейн моряд, Юда гэдэг еврей моряд матаад тэгээд тэрийг одоо цагдаа нар барьж яваад, Ромын цагдаа нар барьж яваад нөхрийг энэ Сионы уулны ороо дээр авчиж загалмай дээр хатаад алчиж байгаа шүү дээ. Тэгээ алдсны дараа маань хүн чинь хэд хоногийн дараа буцаж ам ороод тэгээд тэнгэр рүү яваад гэж байгаа. Тэгээд дараа нь цаашаа үргэлжлэн бид нар ярьдгүй.
үргэлжлэн үл яах вэ гэхээр дараа нь энэ нутагт Израилийн улс байгуулагдаад тэгээд Израилийн бүх хөвүүд Израилийн улсад цуглаад гэдэг маань еврейнэр буцаж энд ирээд тэгээд тэр улс байгуулагдсны дараа Иесус ч дахиж мэдлээд Месая гэдэг нь тэр ихгүй мишн гэх юм. Тэгээд Иесус ч дахиж мэдлээд тэгээд тэр Kingdom of Heaven буюу Бурхны орн гэх юм уу, бомбын орн гэх юм уу байгуулагдаад 1000 жил инх тайван байх хэрэгтэй байхгүй. Онлоор. Тийм болохоор тэрийг одоо ингээд нэг тийм ирээдүйн гой улс яриад штэ тий. Тэгэхээр тэрийг Тэнгэрийн хаант улс гэж хэлж болохгүй. Тэнгэрийн хаант улс чинь тэнгэр дээр байх хэрэгтэй. Бурхны орн гэж хэлээ гэхэлэр бурхан ч нэгдүгээр буддизмын онол. Хоёрдугаар бурхны орн гэхэлэр ягаад ч юм нэг тийм энтхэн санаанд ороод байгаа үстэй тий. Жагар магар гэсэн юм бодогдоод. Тэгээ бомбын орн гэхээр уул нь одоо нөгөө гисрийн тууж дээр байдаг шиг сэр салхи татсан одоо тий нөгөө даарах өвлгөө халууцах зумгүй мөнх одоо намрар хавраараа байдаг сайхан бомбын орн гэсэн нэг тийм юм толгоонд буугаад. Тэгэхээр нэг тийм газар зүй байгаль цагуурын ойлголт юм шиг болчих гээд бас болж ихгүй. Энд чинь бол улс төрийн ойлголт байгаа даа шүү дээ. Энд чи итгэж байгаа бүхэл бүтэн улс орон үндэстнүүд тэр байтугай өнөөдөр болж байгаа Ираны дайны суур үндэс энэ дэр явж байгаа. Тийм юу таахгүй. Тэгээд энэ хүн тэгээд төгсгөлд нэг Арслан зүрхт Ричард дайнд явж байгаа шүү дээ. Дайнд явж байгаад энэ Баленде Эвелинтэй таарад тэгээ Баленде Эвелинтэй уулзмаар байна гэдгсэн чинь би тэр дайнд явахгүй би үгүй гэд үлдчихэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг мань хүн яаж юм гэхээр бурхны орн гэх юм. Одоо тийм тэр Kingdom of Heaven гэдэг бол тий Иерусалим гэдэг хот нуран хотод биш энд гэж ойлгоод байгаа байхгүй. Сибиля бас гэгэрцэн ирээд цуг амьдраад байгаа маа. Тэгээ Иерусалимын хатан хаан Францын хөдөөднийг дархантай суудсан тийм гэж байх үү. Яг гэхдээ энэ киноны дүрслэл нь тэр юм. Гэхдээ таны хэлж байгаа шиг бурхан тэнгэр ямар нэг ариун зүйл сэтгэлд байдаг гэж байгаа бол энд ингээ хоёр удаа зааж байгаа кинон дээр энд ингээ хоёр газар тэгж дээ. Гэтэ заавал Иерусалимд очиж тэр нэг юм холбооны анги дээр очиж гэгэрлийн хотгийг тэнд олох гэдэг шаардлага. Энд чинь өөр нүгэл үлдсэн шүү дээ. Тэгээд тэр нүглээ цайруулах гэж явж байгаа шүү дээ Иерусалим руу. Тэгээд тэнд очисон хойно гүйгүй энд нүгэл цайрдаг юм байна. Энд цайрд юм байна гэж ойлгоод буцаж байгаа. Ер нь логикоор нь авч үзэх юм бол. Тэгэхдээ нөгөө талаас бас асуултын тэмдэг байгаа. Энэ 2005 онд хийсэн кино. За. Энэ киног үзэх юм бол ер нь болдгоо гарууд юунууд загалмайтнууд байгаа үстэй. Рене де Шатильон гэж нэг юу юм бэ нэг балан амтан байна шүү дээ энэ тентгүй. Тэр Гиде Люзиньян гэдэг хүн болгоныг дээрлэгсэн нэг балан амтан тий. Сибиля ягац тэрэнд хайртай байх хэвээр тий. Тэгэд Саладиныг хардаа. Амар өгөөмөр сэтгэлтэй. Алсын ухаантай тий. Мусульман шашинтан 2005 он Ирак руу дайрцсан. Афганистаны дайн болцсон. Мусульман шашинтнууд бол амьтны адаг тийм ээ. Зөвхөн Бин Ладена бодъё л доо. Альсгүй Саддам Хусейнийг бодъё. Тийм үеч шүү дээ. Скотго яг ийм кино хийж байгаа. Бүтэхгүй амьтан нь бол европчууд хамгийн мундаг гүнүүд бол Саладин уус тий. Нэг тийм сони асуултын тэмдэг гарч ирээд байгаа. Би энэ дээр хариулт хэлж мэдэхгүй. Скотго надад уц муцар юм яриаггүй шүү. Тэгэхээр би мэдэхгүй. Тэгэхдээ ягд ийм хийж байгаа гэдэг өөрөө сони юм байна. Нөгөө талаас чи одоо ингээд би сая тэр Kingdom of Heaven гэдээ яриад шүү дээ. Одоо тэр юу гэх юм бэ? Ирээдүйн бомбын орн гэх юм уу та тий. Тэр ирээдүйн бомбын орн үнэхээр би болно гэж итгэдэг бүхэл бүтэн одоо юу Израилийн ортодокс еврейнүүд бол бүрэн итгэж байгаа шүү дээ. Тэд нар одоо Аляхса сүмийг нурах ёстой гэж дайрж байгаа. Ягаад нурах ёстой? Ягаад гэвэл Библийн судар дээр бичснээр ингээд энд бол ингээд Израилийн хөвгүүд бүгд цуглаад тэгээ бүх улс Израильтай байлдаад тэгээ бид нэр маш хүнд байдалд бодолж байгаа үед л
Христос дахиж бууж ирнэ гэдэг аахгүй. Яг тэд нар Христос гэдэг юм маш их Месая гэдэг нэг өөрөөр хэлж байгаа. Тийм учраас тэр цагийг дөхөд ойртуулах хэрэгтэй. Ойртуулахын тулд яг сүмийн нураах хэрэгтэй. Бүх исламын шашинтай орнууд нь бидний л дайраг загдаална гэдэг. Амар ультра байна тий. Амар ультра. Тэгтээ чи одоо хоёулаа жоохон хувилдаа орчихлоо. 1948 онд Израиль улс байгуулагдсан биз дээ. Улс байгуулагдсан. Байгуулагдсан. Тэгэд дэлхийн еврейчүүд бүгд энэ улсад ирж байгаа биз дээ. Тэгээ Израилийн хөвүүд сугалж байна. Одоо тэгээд Нетаньяхугаа өрн байж болох бүх улс руу дан хийж байгаа биз дээ. Исламын шашинтай. Иран, за тэгээд Ливан, Сир бүгд тий бүгдийн дан хийгээд байгаа биз. Одоо ганцхан Христос л ирэх дутуу байгаад байгаа байхгүй. Хэрвээ тэгж авч үзэх юм бол энэ чив дээр инээлдэж чинь гэхдээ ингэж бодож байгаа хүмүүс итгэж байгаа хүмүүс тэнд айгүй их байгаа байхгүй. Ер нь бол гэхдээ яг бас тэрийг шүтж байгаа хүмүүс 2-3 янз л да. Зарим нь бол Израилийн улс байгуулагдах үед одоо Месая ирэх ёстой. Тэгээд ингээд энэ улсыг авч явна гэдэг юм. Зарим нь гүү байгуулагчаад дайнаа хийгээд ялгаж явах үед ирэн ч гэдэг юм. За нюансын ялгаатай юмнууд бол нэлийн байгаа л та. Та үзэл суртлын үед энэ маш том шашин соёл иргэншлийн үзэл суртлын сууртай кино гэж хэлж байна. Би үзчихэд өмнө үзчихсэн. Сая тэгээ бас 3 цагийн хүчээр үзээд хүчээрч хавтай бас үзээ. Гүйлгэж үзэж байгаа. Хурцаад шүү дээ. Тэгсэн чинь над юу төрсөн гэсэн нэг дархан байжгаад тэгээ ингээ буцаа гэртээрээ дархан хийж байгаа байхгүй юу. Амар загалмайтай ариун даймаа хийжсэн. Тэгсэн энэ зүгээр Оросардын алтан загас Пушкины алтан загасны үлэглээ л шүү дээ. Нэг твштэй байсан байхгүй юм ээ. Буцаа очоод твшээ зэврэл тэгээд кино дуусчих байхгүй. Би Английн хаан байна. Гэхдээ энэ чинь хамт явах уу гэж гүйлж хатан хаан авчираад гэртээ амьдруулж байгаа шүү. Алтан загасны эмигнээс арай дээр. За тэр үнднээс би явстаа хараагүй юм байна. Зүгээр яг мэдээж Биll Scott гоо ягаад Францад байгаа хүн ийшээ дайнд явах хэрэгтэй юм бэ гэдгийг харуулахын тулд өөрхөн амтныг авчиад Францад дарахын хийлгэсэн байна. Тэгээ хууль бас хүүхэд мөхөд болгож хувиргаад бод амьдрал дээр тийм байх. Тэгээд хоёрдугаар чи энэ загалмайтны улсын хаан Балдуины дүү охин ийм араб хувцсамсэд байж байгаа. Харин би бас гайхалаа. Байхгүй шүү дээ. Юу яасан чи энэ чи шашин ноёр шаж байгаа биш шүү дээ. Тэ? Энэ бол төсөөлшгүй байхгүй. Тэгээд дээрэс нь энэ хүүхэн чинь тэгээд өөрөө очиж эвлинийг өдөж унтаж барьж явах шиг тийм гэж байх хэрэгтэй. Тийм байхгүй. Амьдрал дээр тийм байгаач ер нь бол тийм байх боломжгүй байхгүй. Тэгэж хатан хаан штэ. Ер нь тэгээд энэний цаатлын одоо том логик хоёулаа нэг хувилдааны онлоор ингээд тэр нэг ирээдүйн бомбын орн яаж бий болох вэ? Тэгээд тэрийг ойртуулах гээд зарим одоо ортодокс еврейнэр гэдэг үздэг гэж яриад штэ. Ер нь бол Америкийн нэгдсэн улсын одоо анх үүссэн түүхээр нь аваад үзэх. Яг Америкууд дэмжиж байгаа. Яг бол Америкийн нэгдсэн улс үүссэн түүхээр нь аваад үзэх юм бол эн чинь Англид багтаж шингэвээс этгээдүүдийн чинь шинэ ертөнц рүү явуулсан штэ. Тэ? Тийм учраас анхны сууршиж очисон хүмүүс чинь дандаа тийм шашны онцгой үзэлтэнгүүд явцгаасан тийм үү? Яг гэвэл чи Англид байхаараа нөгөө нэг шашныхаа номоор ингэж болохгүй тэгж болохгүй гэд яшиг болоод байгаа байхгүй. Тийм л хаан цаац мега миний хөвшин чи одоо наад бодоод байгаа юм а тэр шинэ ертөнцид очиж гээд явуулсан. Тийм учраас Америкийн нэгдсэн улсыг үндэслэн байгуулсан тэр хүмүүс чинь бүгдээрээ энэ юунд итгэдэг хүмүүс байхгүй. Христос дахиж эргэж ирнэ гэсэн энэ онолд итгэдэг ийм хүмүүс байхгүй. Бас тийм нэг энэ чинь ганцхан еврейн лоббигоос болоод альсгүй Трампхой тэнэг болоод энэ дайнд өсөрж ороод байгаа даа биш байхгүй. Тэрний цааталт нь евангелистүүд гэж асар том хүч сонгуулийн санал өгдөг их том блок гэж шүү дээ. Тэгээд тэр улсууд ч бас энд итгэдэг хүмүүс байхгүй. Бүр шашин соёлын их урт хугацааны суур байгаад тийм нөлөөлсөөр байна. Тэгээд ямар өвчин туслаа гэж чи одоо ингээд Иерусалимд би очиж үзсэн.
Яг түүх соёлын хувьд бол маргашгүй сайхан одоо ховор юмтай газар үлээ. Гэхдээ тэрний төлөө алалдах тэгж олон зууны турш дайн хийх учир шалтгаан бол тэр газарт нь биш. Ганцхан тэн дээр байгаа символ тэрэнд утга учир байгаад байгаа. Бурхантай холбоор ганти. Тийм гэх юм уу? Эсвэл одоо тэр нөгөө Иесус Христосын тэр дурсгалт газрууд Алякса сүм тэг чи айгүй хэцүү штэ. Чи одоо ингээд мусульман шашинтнуудыг одоо эвдэнэр аз жаргалтай байлгыг гэвэл бүгдийг нурааж хагаад 3 дахь сүм юм барих хэрэгтэй. Тэгжиж тийм. Юу чин Израилийн улс чинь бүрэн бүтэн болох хэрэгтэй тий. Одоо ортодокс еврейнүүдийн хүсэл. Гэх мэт. Тэгээд чи Аляксаг нураачвал тэрийг тойроод байж байгаа бараг тэрбум мөн 2 тэрбум ч байна уу? Исламын шашинтай улс руу яаж наагаал хингээл босоод ирнэ штэ тий. Амир юм болно штэ. Тэгсэн дээр нь 3 дахь нь Америкны Христосын шашинт улс. За одоо бол яг Христос ирэх гэж юм шүү. Гэхдээ энэ айгүй тийм олон янзын мессеж одоо давхар оруулсан кино учраас тэрүүгээрээ хэцүү байгаа. Тэгээд хоёулаа энэ киноны алдааг нь ч нэг ярьсангүй дээ. Харин Ридли Скоттгой юу хэлсэн бэлээ шүү. Гладиаторс хийснээс дараа энэ кино хийхдээ бол алихаар алдаа гаргахгүй хичээсэн. Энэ тэнд нэг тэр нэг негр 16 дугаар зууны дуулахтай негр гэсэн алдаанууд гарцсан болохоос биш. Жинхэнэ Балдуин хаан бол ингэж маск өмсч явдаггүй байсан. Ер нь бол тэр хүн өөрийнхөө тэр уйман өвчнийг нуудаггүй байсан. Энэ дээр бол нууцсан. Энд Эдвард Нортон гэдэг алдартай жүжигчин шүү дээ. Манай хүн чинь биш шүү дээ. Нэрээ нууцлаад гэрээ байгуулсан гэрээн дээр бүр киноны титр дээр нэрээ бичүүлэхгүй гэж хэлсэн байхгүй. Бас нэг тийм юу байх хэрэгтэй шүү дээ. Нэг нууцлаг юм энэ кинон байх хэрэгтэй гэдэг ийм явсан. За нэгдүгээр цаг дуслаа. Хоёрт тийм үү. За энэ 6 сарын сүүлийн дугаар одоо 9 сар хүртэл завсарлаж таарж байна. Тэгээд 9 сард та ер нь ямархуу үзэгчтэй сонсогчтой ямар сюрприз барья гэж тооцож байгаа зүйлүүд юу? Тэгээ одоо хүмүүсийн санал болгож байгаа сэдвүүд бол их олон байгаа. Тэгэхээр зэрэг цаашаа үргэлжлүүлээд мэдээж нөгөө 20 дугаар зууны түүх, эртний дундад зууны түүх гэсэн сэдвээр явж таарна. Намтар бол дуусахгүй байх. Тэр явж таарна. Киногоо хоёулаа бас үргэлжлүүлнэ. Жишээлбэл энэ киног бол цаг яриад барахгүй юм байна. Тэ. Энэ бид нар хоёулаа нэг 2-3 дугаар дагуулад нэг тийм философи хөндөжлөө тий. Манжи сүлжээ эзэн энэний цааталт байгаа философи Баатар кино тэрний цааталт байгаа дорны философи хоёулаа энд Христосын шашин Евдийн шашин мусульман шашны одоо энэ том философиуд цаашдаа ингээд гой кинонуудыг задлсан одоо юугаа бол хөршлүүлнэ. Би бол ингээд манай үзэгчид энэ киног үзээд ямар гой байлдаан бэ биш энэ задлалт ийм агуулга байгаа шүү гэдгийг ойлгож явах аваасаа л гэж үзэж байна. За баярлалаа. Өнөөдрийн дугаар бол сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд цөмөр намар уулзцгаая. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors